Пүрвийн наран чимэг нь 1955 оны 10 дугаар сарын 30-нд Улаанбаатар хотод Пүрвийн 2 дахь охин болон хорвоод мэндэлсэн. Наран чимэг нь 1963-нд нийслэлийн 24-р дунд сургуульд элсэн орж, улмаар 10 дугаар анги онц дүнтэй дүүргэж 1973-аас 1978 онд тухайн үеийн зөвлөлт холбоот улсын Санкт Петербург хотын улсын их сургуулийг философийн гой зүйн ёс суртахуун мэргэжлэр төгссөн билээ. Тэрээр 1978 оноос 1989 онд Монгол Улсын шинжлэх ухааны академийн философи, социологийн эрхийн хүрээлэнд эрдэм шинжилгээний ажилтан, 1989 оноос 1991 онуудад соёл урлагийн хүрээлэнгийн соёлын хэл тест, 1994 онд техникийн сургуульд багш, Орсын холбооны улсын шинжлэх ухааны академийн философийн хүрээлэнд мэргэжил дэвшлүүлэн ажиллаж байлаа. Наран чимэг нь 1990 онд Монгол болон Дорн зүгийн ард түмэн гоо сайхны сэтгэлгээний хөгжил сэдвээр докторантурт элсжээ. Эрдэм шинжилгээний ажлын хажуугаар Хүндрэгэн зан үзрэн 360 жилийн ойн нарэмжид олон улсын судалгаа шинжилгээний хуралд оролцож байсан юм. Тэрээр 16 дугаар зууны халахын анги тухаар богдож явсан дам буюу Хүндрэгэн зан үзрийн тухай судалгааны ажлын Дорн дахины соёлын судалгааны хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан соён гэгэрүүлэгч байлаа. 2003 онд Америк нэгдсэн улсын Сиэтл хотын монголчуудын анхны холбоог үүсгэн байгуулагдсан. Олон нийтийн ажлыг идэвхтэй зохион байгуулж, албан ёсны хөтлөгчөөр нь ажиллаж байлаа. Мөн тэрээр Индианагийн их сургуулийн Монгол судлалын хүрээлэнтэй холбоо тогтоохыг эрмэлзэж, Вашингтоны их сургуулийн түүхийн факультетийн тусламжтайгаар Чингис хааны тухай эрдэм шинжилгээний судалгааны ажлаа зогсолтгүй үргэлжлүүлж байлаа. Мөн тэрээр 1989 онд бүлэг 5 Монгол улсын хүн амын гоо сайхны боловсрал түүний хөгжүүлэх асуудал, 1988 онд телевизийн нэвтрүүлгээр хөдөлмөрчдөд гоо сайхны боловсрал олгох онол практикийн асуудал, залуучуудын гоо зүг дэвшлүүлэх зарим асуудал, бие хүний гоо сайхны хөгжил хамтын бүтээл зэрэг ном товхимлуудыг хэвлүүлэн гаргасан юм. Пүрвийн наран чимэг нь эмэгтэйчүүдийн эрх зүй болон залуучуудын боловсрал, нийгмийн идэвхийн талаар социологийн судалгаа тайлан, улс аймаг хамарсан олон судалгааны ажлын илтгэл тавьж гарын авлага нийтлүүлж байлаа. Мөн соёл боловсролын харьяа соёл урлагийн хүрээлэнд ажиллаж байх хугацаанд Монголын соёлын үеийг хамгаалах тухай хуулийг боловсруулахад гар буй оролцож, одоогийн шинжлэх ухааны академийн философи, шашин судлалын хүрээлэнг өргөдөх ажлын анхны эхлэлийг тавьж өгсөн билээ. Түүний ажил хөдөлмөрийг төр засгаас өндөрөөр үнэлж, Монгол улсын соёлын тэргүүн ажилтнанд цол тэмдэг, Монгол улсад ардчилсан нийгэм үүсч хөгжсөний 20 жилийн ой медалуудаар шагнасан юм. Пүрвийн наран чимэг нь удаг уран зохиол болон яруу найрагт чин сэтгэлээсэн дуртай байсан бөгөөд шүлэг зохиож, яруу тод уншиж, олонний сэтгэлд хүрч чаддаг учраас олон түмэн түүний хүндлэгтэн Чингис нараа хэмээн авгаалдаг байлаа. Тэрээр хүм болгонд харамгүй сайхан хайраар хандаж, чин сэтгэлийн угаас тусалж, дэмжиж, талархаж чаддаг ховрхон Монгол ээжүүдийн нэгэн байсан юм. Түүний цагаан цайлхан сэтгэл, ажиллаж хичээнгүй, хүнлэг энэрэнгүй зан чанар бидний зүрх сэтгэлд үрд дурсагдан үлдэх болно. Хань өрхүүд ач зээнэр болон таныг хайрлан хүндэлдэг бид бүхнээс сайн амгалан болтугай.